Ээж хайрхан уулын домог. Эрдүрдийн цагт одоогийн Говьалтай аймгийн Эрдэнэ, Чандман, Бэгэр сумдын заагт орших Өлийн даваа гэдэг газарт Тэнгэр газрын аль нэгтэйгээс нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болжээ. Түүний нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуун нутаг орноор нэг тархжээ. Хар зардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулж гин. Ингээд энэ нутаг орчмын хамгийн том ноён Бурхан буудай болон Ажбогд хаан тус тусдаа бүсгүйг урин залжээ. Сайхан хувцас өмсөд очсон бүсгүйг Бурхан буудаач хөл алдан хүлээн авчээ. Тэр үед Бурхан буудай оройдоо жаахан цастай байсанд гоо бүсгүй уг нь сайхан ноён ажээ. Одоо харин хөгшөрч буурал суусан байна гэд голжээ. Тэгээд Бурхан буудайг орхин Ажбогдод очсон байна. Харин Ажбогд тэр Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таараа гэд хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлчихэд Ажбогд өөрөө унтаад өгч гинэ. Гоо бүсгүй алинтанч суухаа болий зөвхөн төрсөн нутагтаал харцынхаа заяагаар өөрийнхөө дураар амьдрий хэмээн боджээ. Ажбогд сэрээд хатан хайрхан хаачсан бай гэж асуув. Будсан гэхэд хаа яваа газраас нь олоод ир гэж албат нартаа тушааж гин. Гоо бүсгүй жаахан амархаар гэдргээ харж хоёр хөлөө нуглан хэвтээд зүүрэмгэлтэл хоёр хормойг нь хүнд юм дарах шиг болжээ. Гайхан харвал Ажбогдын илгээсэн албат зарцнаар хааныхаа хүслийг биелүүлэх гэж тулманд хийсэн элс хормой дээр нь шидэж байх юм гинэ. Ингээд явж чадахгүй боллоо гэдгээ мэдээд уул уултайгаа уулздаггүй юм. Харин хүн хүнтэйгээ учирдаг юм шүү. Би одоо хинтэй ч уулзахгүйгээр ингээд л ганцаараа үрдийн үрд энэ хоёр уулын хооронд сүндэрлэж байхаас өөр замгүй гэж хэлээд өндих гэсэн боловч чадсангүй гинэ. Чингээд гоо бүсгүй би даанч явда. Миний багын найз суман хайрхан ялтан нүдэрээ хараад байсан юм. Харцтайгаа суудаг байж тэ гэж сүүлчийн удаа нэмж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирсан юмсанжээ. Ээж хайрхан уул үүссэн домог ийм болоо.